Эрхэм үзэгч та бүхэн анзаарсан байх. Сүүлийн өдрүүдэд нийслэл хотын хаасаагүй боржуур сольж байгааг. Ямар ч эвдрэл, хэмхрэл, сэтэр шагарсангүй бүгдээрээ байгаа боржууруудыг сугалж аваад оронд нь цоошин боржуур суулгаж байгааг та бүхэн одоо нийслэл хотын хаанч харж байна. Ардчлалын үлгэр шигэгдэх Батүл Баатараас энэ талаар хэдэн мянга асуусан ч хариулахгүй буртаж болцох байхаа гэж бодож байна. Учир нь энэ бол улаан цай мөнгө угаалт юм. За тэгсэн харин сүүлийн өдрүүдэд бас нэгэн дуур нэмэгдэж эхэллээ. Зүг зүгээр байсан яван замын хавтан хууч шинээр хийгээд эхлэв. Бүрэн эрхийн хугацаанд дуусах тунч төгсөн болохоор амжилт идэхийн тулд улаан цагаандаа гарсан энэ бололтой. Өмнө нь Монгол Ардын нам хотын сахиргааг барьж байхдаа явган үний хавтан жил болгон солидог байлаа. Ардчлагчид арай гимзэмгүй харагдах байдлаар нь боржуур сольж нэг нас цэцэг өвс ногоо тавьдаг болсон юм. Бус юм гэж ярьсангүй л дээ. Зөвхөн энэ хоёр тал дээр л тогтож ярьлаа. Хугацаанд дуусах төгөж байна эднэрээ. Арай л чамдагдаад байсан юм байлгүй дээ. Цагаан дагарч явган хүний хавтан хуулан мөнгө угааж гэлжээ. Дашрам дуртахад огны ногоо утвал харж гсаалтанд орсон муу явдал болсон байна лээ шүү.